Хар хорон сум руу яваад оронгууд л энэ өндөр хад нүдэнд тусаж байлаа. Ойртоод очиход боов чулуу байрлуулжээ. Тэнгэр өөд харуулж байрлуулсан том боов чулуу нутгийн иргэдэд огт таалагдахгүй байна. Нэг өглөө сэрээд харахад л ийм том боов чулуутай болчихжээ. Томаа ам гэдэг чинь энэ хоёр энэ үстэй. Тэр бэлэг хэрэгт энэ хоёр нь бол цавь энэ хоёрын гуйн гэж үзтээ. Тэгээд энэ дээр үе нэг лам нарыг л тогтоох гэж энэ боов чулуу бий болгох тавьсан юм лээ. Тэгэл одоо энийг нь түшээл бид нар чинь ингээс суудаг. Тэгэхээр хуучин боов чулуу нь одоо яасан чи мэдэхгүй шинэ боов чулуу баригчлаа гэж яригадаад байсантай холбоотой. Тэгэхээр энээр нь ямар очиртай? Энийгээр нь хүмүүс дуртай байна уу? Хэр хүлээж авч байна? За энэ би миний хувьд бол өстэй энэ баруун талын гуйн дээр нь тавьчихсан гэхдээ жоохон өөр болоо. Ингээд амын нөхдөд тэр хүмүүс надад бол хамаахгүй. Тэгжил төлөвлөх хэрэгтэй байсан. Одоо яг ингээд тавьчихсан нэг дээр тавьчихсан одоо ингээд болчихсон. Яагаад гэвэл энэ их юмаа гэдэг юм жолрож ингээд энэ гуйн дээр нь боон чулуу тавьчихсан. Чахан тийм үү. Гадаад байх ч гэсэн тэгээд зарим нь хайпоо гэж тэгчихлээ. Тэгэхээр ер нь халуун хүмүүс хандаж юу хэлмээр байна. Яг тэгвэл бас нутгийн иргэн энд олон жил амьдарсан хүний хувьд бас санаа зовдөг юмны нэг болоо гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Жин хуучны хэмнээ сүрийг дараад бас эвгүй л байгаа юм чинь. Энийг боолхолтоор бас аргамж авах юм. Ер нь яг одоо энэ уулна байгаас өөрөө их юмаа гэдгээр энэ байгаль заяас юугаараа бол эртээр үес энэ боон чулуу гэдгийг энэ түүхээрээ өөрөө байгуулж бүтээсэн юм аа. Сүүлийн үед болохоор энэ боон чулуу гэдэг нь яг одоо энэ шинэ барьсан, хов хүн барьсан олон сайхан юм ийсэн тийм. Ганцхан гуйн дээрээ барьсан. Тэгээ түүхийн уламжлаа бодсон гэсэн нь. Энэ бол түүхийн өв соёлыг нэгсэндээ үн цэнэгүй болгож байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бас нэг засаг захиргааж байсан, ховнч байсан, яаж бодсон энэ бол боломжгүй зүйл тийм. Яаж бодсон хажуу хавирган дээр гуйн дээр юм барьчих гэдэг чинь бас боломжгүй юм л да. Сумын засаг дарга эмэгтэй энэ боов чулууны талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Нэг харахад л манай сум ийм том боов чулуутай болчихсон байсан хэмээн ярьцсуулаа. Түүний хэлснээр байгаль орчин аялал жуулчлалын яамд ажилладаг орогдол хэмээх иргэн өөрийнхөө мөнгөөр үүнийг бүтээлгэжээ. Гол нь гадныхан Чингисийн Монгол ирчүүд жижигхэн эргэтэнтэй гэж ярьдаг учраас том боов чулуу бүтээсэн байх гэсэн утгатай тайлбар өгсөн юм. Тэр бол ерөөсөө цаанаасаа тэр нэг хотоос нэг хүн өөрийнхөө хөрөнгөөр 30 хэдэн сая төгрөгөөр энэ нэг юм чулуу хийгээд ирсэн. Тэгээ одоо уг нь бол орон миний хувьд бол би бол дэмжиж байгаа. Ер нь бас үзмрийн даяад яг тэр дээр үеийн тэр боон чулуу байж л юм. Гэхдээ хуулиараа бас яг тэр сөр дэлхийн хувьд бүртгэгдсэн гэдэг утгаараа нөө сөр сүлдийн дарахааргүй тийм байхгүй гэх хуультай л да. Гэхдээ бол яг хүн хувь хүн хөрөнгө оруулалт хийгээд бас нэг үзмрийн тоо нэмж байгаа. Иргэд бол нэлээд одоо нааштай байгаа. Жижигхэн буюу хуучны боов чулууны хувьд үр хүүхэд заяадаггүй хосууд энэ хаданд бараалхдаг гэдэг. Эмэгтэй хүн уг чулуун дээр суумагц хэвлэд нүр тогтдог гэсэн домогч байдаг юм а. Харин том боов чулууны хувьд ямар учиртайг байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын дарга орогдлоос асуухыг хүссэн боловч амралттай байгаа гэсэн тэрээр ажилдаа орсон боловч телевизээр гарах хүсэлгүй байгаагаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан уламжилсан юм а. Бидний олж мэдснээр энэ боов чулууг 30 сая төгрөгөөр бүтээжээ. Хэдийгээр хувь хүний халааснаас гарсан мөнгөөр энэ боов чулууг бүтээсэн гэж байгаа ч ач тусыг нь ботход хайрын мөнгө өргөцсөн байх юм а. Ямар ч ажлын байргүй, үйлдвэрлэл хөгжөөгүй, дэд бүтэцгүй, гар хоронд 2 дахь боов чулууг босгох нь илүү ажил болсон байна. Магадгүй талхны цех барьсан бол дор хаяж 20 хүнийг ажлын байртай, цалинтай, орлоготой, бүр амьдралтай болгох байлаа. Хар хоронгоос Батгшиг мэдээллээ.